Янжигаа төрс өдрийн талаар ярьж гурван монгол залуу бодоод шир дүр байна. Өчнөө л бодлоо. Ямарсан төлгөөнөдөө задгаануудаа юусэн ярьцаац тэгээд. Одоо баадаг хэлээд үж байна. Манай хоёр өндөр баахан гадуур газар үтсэн. Яа, улаан хэрэгтлээ явлаа шүү. Улаан хэрэгтлээ явсан шүү өстэй. Хүдний хараар алхаж яваа гэж. Сабайсан. Тий байжсэн гэж. Тэгээд ингээд юу асан гэсэн тийм. Тий гоё хэдүүлээ бол Бас гэрчүүд болж ирэх гэсэн үг тийм. амар гоё. Манай чиний гэрч болсон дэ бас айгүй гоё тий. Гэтэ би билгээ авах шүү. Билэг өгөөч. Босна авсан гэж данзан надад өнгөрөөш. Надад бүр хоёр байгаа. Айгүй данзан яг минийхийг авсан. Данцаа чиний их шоо бүтчих. Замарха яа нэглээ баадын санийхыг. Ингэн зөө. За. Янж чигмэлчүүдэд байгаа юм. За. Янжиг найз нь авч гарах хэрэгтэй зөө. За. Янжиг найз нь авч гараад тэгээд бас янжиг ингээд тэр найзтай санаа зовж шүү дээ. Манай янжиг амар сэтгэл. Тэр ингээд санаа зовцсон байж хахад яг гоё байх байхгүй. Тэгэл ороод ирэл нөгөөд чи ингээд шал өөр юмнаас өөр юмд орж ирэх гэдэг байгаа. Тэр нөгөө нюанс нь айгуу гоё. За манай сюрприз ярих юм аа. Тактик болсолч. Мэн тэрийг нэг найз нарыг зовлон байна. Тийм. Юм ярих гэж гавж харалаа. тэгэл янж бас жоохон шалдсан шүү дээ. Золгоор уйлж ирсэн орж ирсэн. Орж ирсэн алаа. Яг тэрийг Уйлж ирсэн. тэр чинь За олдгүй дээ. 12 13 жилийн өмнө. Авчихсан. Сохой чамд гарахгүй ганцхан энэ дэрийн хараад хийж байна. Харах гэж бүхичээ хайр минь томжишээ хархан нүдэрэгцэн харж инэ Үргэлжил үнэн үг зүрхэнд чинь шимэн цог үлгэрийн амьдралдаа үз жарган хам харлж үзсэнгүй хайр мөн харамдах сэтгэл байна.
Айгу айс зан ижилхэн хамт байх айгу дуртай. Тэгээ сая одоо түрүү 100 мөн энэ хоёр хүүхдээ хамт зургийн дугууланд явуулаад тий. Бид очиод манай хүчин байж маш тэг яг тийм одоо нөгөө нэг айгу гоё гэр бүлийн найзууд байгаа. За тэгээ манай очроо байна. За манай сувда манай сүлтэгийн найз охин ихнэр найз охин уу? Сүлтэйгээ бас яг шинэ Монгол байх үеэс хамт найз байсан. Тэгээд судалтайгаа сахнаас танилцсан те. Манай гэртээ манай хүүгийн бас краш байсан. Ахтайгаа манай хүү бүр ингээд эмхтэй хүн бараг гэж нөгөө амар сайн хандаа зураг мураг зүг мөгт авч өгч нөгөө тэснээр зургийн дугууланд явъя. Зургийн дугууланд яг суужсэн аяасаа гарсан байгаад байгаа. Тийм судалтайгаа бас ингээд сахнаас танилцаад явж байгаа. Сайхан бас гэр бүлийн найзууд гэж бодож байна. За одоо манай сүлтэй. За сүлтэй манаас одоогийн найз аа. Гэхдээ надтай бас яг найз тий. Шинэ Монголд би байдаг болоод. Ер нь зөв их айхан байсан ба тий. Айгүй их юм уулзаж ярьдаг. Одоо тэрийг бас нийлүүлэхэд гол өөрийг ороод гүйцэтгэсэн хүн байгаад байгаа юм. За ийм сайхан найз. Амор эс юм шүү дээ. Амор эс юм шүү. Ямар зүйлтэй одоо нэг жимжиг байна. Заа шүү дээ. Аймгийн заа. Аймгийн. Аль аймгийн заа. Аймгийн заа. За дараагийн манай Тэмүүжин байгаа тийм. Тэмүүжин маань бас шинэ Монголын манай дээдлийн үеийг одоо тамаа найз тэгээд одоо сүлээд бас сайхан биднээс гэрүүлээрээ ингээд найзлж байгаа. За тэгээд Японд бас одоо яг Японд сурч исэн. Энэ сенпай манаас байгаад байгаа юм аа. За. Өөрөө Японд намайг очиход одоо тосоод авч исэн яг миний сенпай яваад байгаа. Тэгээд Фукушимад 1 жил гаруй хамт бас үнэхээр сайхан байсан. Тэгээд Монгол дэснээс ойрч гэсэн ингээл хаяа яваасдаг ч гэсэн сайхан найз минь байна. Өнөөдөр ч гэсэн ингээ ирсэн байгаа. Веб дээр нэрсэн байгаа. Маш их баярлалаа. Би баг бүгд нүгэн шаарах юм шүү. Тахад тийм яваад байна. За манай зулаа. За бас манай шинэ Монголын дээдлээ бас сенпай манай Тэмүүжингийн эхнэр аваад байгаа. Ер нь бол ингээд одоо та бүхэн бас харж байгаа ч ингээд айгуу гоё нөгөө нэг шинэ Монгол байхасаар дээдлийн үеийг чиндаа ингээд айгуу гоё гэж хардаг гэсэн. Яг тийм нэг сенпай маань байгаа. Одоо тэгээ бүр нэг гэр бүлийн найз болсон болохоор сенпай мапай ихчиж ихэ байлаад одоо нэрээр нь дууддаг л болчиход байна. Тийм өнөөдөр бас ирсэн баярлалаа. За манай нэмээ байгаа тийм. Тэр бас яг шинэ Монгол байх үеэсээ найзууд байсан. Японд очиод бүр их татна болсон. Тэгээд ер нь бол яг л нэг ижилхэн зан характертай үзэл сонирхол яг ижилхэн намайг бас сүүлийн үед йоганд татаж оруулсан хүн маань энэ байгаа тийм. Тэгээд бас яг нөгөө хүүхд мөгөд байх юм болохоор сайн нөө гэр бүлээр айгуу гоё найзлдаг байгаа. Нэр бүгдийнх нь мэрэгчлэн тэр хэлсэн бүс зүгээр өстэй тий ажил мэжлэг бол харин тэгдэж тий амар явцсан. За одооноос эхлээд манай сэтгүүлч Японы BTV-гийн Монгол дахь нөгөө альбасны юу гэдэг төлөөлөгч газар тий нэвтрүүлэг хийдэг ийм байна. За манай Ану нэр нь бол гам билгүү дээ. Ану гэж хичээлдэг. Тэгээ бас манай шинэ Монголын нэг үеийг манай дадаагийн бас хамгийн сайн найзуудын нэг байгаа дээ. Тэгээд Анутайгаа часлаар уулзж байгаа бас гэр бүлийн найзууд байна. За манай Мишель бас Анугийн гэргийн агаад байгаа. Одоо ч Мишельтэй бас танилцаад бараг л 7-8 жил болчлоо тийм. Анх яг оюутан байх үедээ нөгөө Монгол 100 их үедээ л анх танилцчихсан. За тэгээд шоочсон. Тийм. Нэлээд шоочсон. Онгарсны дараа ч гэсэн эднийд очиж шоочсон гэдэг. За манай Бади байгаа тийм. За Бадиар дадаагийн бүр хамгийн багын одоо найз одоо 2 дугаар ангиас байх тийм. Бүр үү зайг найз анх үерхэж ихтэй бараг эрэгтэй хүмүүс хоорондоо яагаад ийм тотно байдаг гэж бүр ингээд эвгүй санагдаад шүү. Тийм найз байсан. Гэтэ угаасаа бүр үнэхээр энэ хоёрын үерхэд нөөцөө оц зайг гэдэг шиг ийм олон жил 20 гаруй жил явж байгаа. Үнэхээр гоё үйдэж байгаа. Тэгээд Бади маань ч гэсэн намайг
ерөөсөө яг л багын найз шиг ялгаагүй амар тийм гоё ханддаг гэдэг ийм залуу байна. За манай залуу манай дүү байгаа юм тий. Одоо манай дэдэгийн хуурай дүү, миний бас одоо хуурай дүү болсон залуу маань байна. Одоо залуу энэ төр чинь юуны холбоо гэвэл тэгээ хилийн чандаг монголчуудын холбоо гэдгээр холбогдсон байгаад байгаа. Айгүй мундаг ирч хүчтэй бүтээж ахын байгаа. Янз бүрийн ивент зохиодог байгаад байгаа. За манай Нэмбо бас манай дэдэгийн манай найз байгаа. Den хилийн чандаг монголчуудын холбоогоор дамжуулж найзууд болсон юм билээ. Айгүй олон орноор аялсан, юм үзэж нүд тайсан залуу учраас сайн та нар ярилцаж яасан. Татан танилцаарай. Нэлээд 40-50 орноор бараг аялсан ийм залуу байгаа. За манай Дачка байгаа. Дачка маань манай Action Mongoлийн нэг ангид гэсэн байсан тий. Тэгээд Action Монгол анх оргол үеэсэл нэмжээтэйгээ хамтдаа найзлдаг байсан. Маш сайн батны минь найз байгаа. За одоо нөгөө зарим хүмүүсээр ажлын нийлээ, зарим дээр ажлын нийлэхгүй уучлаарай. Нөгөө дулаан гэргээд төсөл дээр бас ажиллаж байгаа тий. Дулаан шийдэл тий. Ямар ч байсан айгүй олон жил дулаан зарганд ажилласан. Сайн дурын үйлсээр нийгмийн тийм үйл ажиллагаан дээр маш олон жил одоо гар бие болсож байгаа бас миний найз маань байна. За дараагийнх маань болохоор манай Сувда гэдэг яг одоо миний хамгийн одоо багын найз 2-р ангиас 2-р ангид орж ирээд яг Сувдатайгаа бүр хамгийн татсан найз болж ирсэн. Тийм найз аваад энэ одоо бараг ингээд бодохоор ч 22 жилтэй 22 3 жил ингээд сайхан найзлцсан. Тэ насан турш юм найз байгаад байна. Хятад сууж одоо арилт ажиллаж байгаа банкер бүсгүй байна. Тийм за манай Тэлмэн юм ч болсон сайхан залуу байна. Тий одоо ангаахын Япон Монголын хамтарсан ангаахын юм гэдэг үү тий. Нөгөө шинэ имзэг байгуулагдсан шүү дээ. Тэн дээр тий хүний хэмж хийж байгаа. Яг ажлаараа мэргэжлэр энэ жилээс ажиллаж байна. Дүүман тий. Очиж үзүүлээрэй гэж уриалцгаая. За тийм болохоор манай Халангийн найз маань бас яг миний хамгийн багын найз 4-р ангиас эхэлж найзсан байгаа. Тийм яг 20 жил болсон юм шүү дээ. Ер нь бол ингээд царай хэмжиж тийм яг одоо Сувда болон бид гурав бас яг 2-р ангиас 4-р ангиас ингээд үү зайгүй найзлж ирсэн юм. Одоо нандин сайхан найзууд маань байна. За хамгийн сүүлд манай дүүхэн манай Тэрдүү манай Тэлмэнгийн маань эхнэр агаад яна за найз тийм бэлэн нэг ажил баялаа адилхан эмч байгаа шүтний эмч байгаа ингээ хоёр эмч дүүтэй болсон гэрт нэг эмч хүмүүс байх чи айгуус яхаа юм бэ юм л болоод болсон ч асуудал тийм за тэгэхээр бүтэнд нь маш их баярлалаа тийм хоорондоо ийм залууг тийм энэ чивчэн болсон Нишадагими дэндесэнго Өнгөр жавдалтай өргөө хэцчээ Би нолон хүчин цуглараа
цэг намайг цэг цэг намайг цэг энд бодлого хайдага саваа цэг янжиг дага цэг цэг янжиг дага цэг тончгоо дунда хий троч цэг намайг дага цэг цэг юу вэ яагаад тоо хөгжмөө төрөөч манайхаа намайг дага цэг хөгжмөгөө ч дуулна шүү дээ яах гээд байгаа Кайстай ч наад.
яаж ингэж ажиллаа зөвхөн маш мэддэг одоо юу гэдэг үнээр хоо олон хүн гэж мундаг лидер гэж боддог. Тэгээд яаж танаас үсэн маш их байна. Одоо ажлын төлөвлөлт цаг хэсэгээс дөрвөн маш их байна. Энэс одоо би хийж байгаа сайтай хийх
өвчтэй ахын дүүтэй 8-ндтэйгөө төрсөн өдрийг мартагдахааргүй юм 30 насны төрсөн өдрийг мартагдахааргүй сайхан тэмдэглээрэй гэж дүүдээ хүсэв. Тэгээ дүүдээ маш их санджийн дүүгээрээ маш их бахархдаг. Удахгүй сайхан уулзъя. Их урмайг санджийн хайртай шүү. Удахгүй уулзъя баяртай. Өсгөж хүмүүжүүлсэн нараа ичтэй бас ээж болсон өдрийн
баярын мэндийг бас давхар хүргэмээр байна. Янзтай бод хэлцээд яг 10 жил болсон байна. Анх 2011 оны 3 сард Японд газар утасны дараа Наритагийн янзаар ажилласан. Нэг баяр төстэй аюул баяртай юуг бахан ямар баяр төстэй нэг нэг босчихсон. Тэгээд баярлалаа гэж хэлмээр байна. Манай янзаар надад хүн хагасан юм хэрэг чинь хөдөлмөрч нэг зүйлээ тууштай хий маш баяр чаддаг. Үнэхээр мундаг бүсгүй гэж чинь бодож авдаг. Бас хамтдаа гол хэмжээлэх хүсэл ирэх ба. Тэгээд баяртай хайртай шүү. Иди төсөө.
хайртай шүү өндөө. Яг имэжийнхээ бичлэгийг харсан чи бүр диско хойлч Өөрөхгүй нүдээ хийж бодлоо. Эцэг хараа шууд өөлөх байх гэж бодчихсон чи. Албаар ээж нь хамгийн түнд байсан. Тэгээд ийм гоё одоо үнээр гоё төсөлд ингэж чад айгуу гоё баяртай юм. Тэгээд үнээр яг миний одоо хайртай дотнэтээ бүх хүмүүс маань энд цугласан байна. Цуглаж чадаагүй ч гэсэн гоё сэтгэлийн мөрөлтөө дэвшүүлсэн байна. Тэгээд одоо хэл хөв үнээр алга амар гоё аж аргалтай гоё баяртай байна. Тэгээд бүгдэнд нь ийм гоё сюрприз бэлдэж одоо үнээр гоё матагдчихгүй одоо 30 насны юм төсөөлөг ингэж явж байгаад маш их баярлалаа. Найзуудаа бүгдэнд нааж аргал хүсье. Тэгээд би нэг гоё аж аргалтай мөчийг яг ийм их байдлаар гоё хуваалцаа. Ой, одоо дахиад хэлээ насан турш нь яхан яа. За баярлалаа. За агаар явуулчихсан. Wi-Fi чий. За хайдаг юм тийм. Тэгэнгүүт буруу хараа суугаадсныг анзаарсан уу? Гэж явж байгаа. Юу харин зүйлэг гэсэн чи дайтай юм биш үстэй. Дайтай яа юу хийх вэ чи? Бидний их жахтнаас гараагүй мó. Дайтай уцаад байсан. Ой яа манайц. Юу юм бэ? Хөх юу нэртэд маань чи? Айц нь удаа болохоор би бэлэг бэлдсэн юм аа. Юу вэ? Саунд орчих. За энэ нөгөө. Яа бэ? Ичи юу? За захаа. Оо хямраа надад. Точка битнүү. Жилгээд байгаа юм. Би бэлэг бэлдсэн юм аа. За арай болоо бэ. Юу нөгөө их тайсан юм аа. Дотор байсан. Гэгэл орчлонгийн бодорын хөвгцээ. Хингүү цагаас тэгэхээр өөрийнхөө цэцгийн зөвхөн өөр онгорч юм тэгэхээр зөвхөн гэгэл тусаар саншиг болж ирлээ. Айл тус намайг уурын завц шиг өгдөг. Хатан зүгийг чим уураж хайрын ус шиг уурдаг. Хайлттай би чамаагаа онж урсдаг. Хам уруугийн илгэнд хоёултмаа уусгал гэж тэмүүлдэг. Зүудэн дунд ихтэй чи шүлэг шиг гიშгэлдэг. Зүрстэл чин зүрстэл минь чи шүүдрийг тогтдог. Шүүдрийн тэр туслыг унгаахгүй гэж байдлаа. Шүний зүуднээсээ би хагцаж ядан сэтгэе. Ганцхан миний хайр чамд үнж. Ал бараж чатаасан ч энэ хайр нь устдахгүй. Ган ирмэл чинийг үнж. Ахцуулж надад хайртай байгаа.
Би сайн. За сюрприз. За хэлчих үгээрс хэлж чадахгүй. За. За энэ явцгаа гэдэг тэр сүлдээг хэлдэг нэг шит тайсан аахгүй. Тэгээ нөгөө яаж төсөөл авсан бэ гэхээр юм. Юу гэдэг зав. Тэгээд хоёулын зав явж штэ. Тэгээд сэлүүрч байгаа. Чи хамт суудсан. Зүрх тэр зүрхээ орцсон. Тэгээд тэр зүрх нь замиасаа хальж байгаа. Халиад дээр урсж байгаа. Одоо энэ далаад урсж байгаа тэр зүрх нь хоёулын одоо юу гэдэг амжилт өгж байгаа. Одоо хайр сэтгэл хийж байгаа шүү дээ. Тэгээд юу гэдэг амар одоо хоёулаа 2008 он 5 сард одооноос хойш үлдээд 13 жил болсон байна. Тэгээд энэ бүхэн бол зарим нь олон томорсон. Талбай нэмсэн. Тоног нэмсэн. Тэгээ бас нэг хүн суусан. Тэгээ удаан томроод ингэ явах хэрэгтэй. Зарим нь. Тэгээ нэг эцэгтэй юу гэдгийг айгуу чухал мөч. Олон талбайгаар том болно. Яа цаалаа багтал юунаас ч айхгүй. Бүх зүйлстэй нь бас энэ дотор багсаж байна. Чамтай байхад энэ заваа энэ амьдралынхаа энэ утга учирыг олон төгөлдөжүүлээд олон бүхэл нэмээд олон тон зорилгоо бэлдүүлээд олон зоригтой явах гэж бодож байна. Тэгээд хайртай шүү. Тэстэл хэлдэг юм дөө. Цаашдаа зүрх энэ заваа ингээд олон явуулмаар энд бол чим надад байсаж үсч юм. Найзуудтай маш их баярлалаа гэж яг цаа яаж ч сэтгэл үнээр амар байлаа. Бүр хэдэн оноос л амар сандраад амар хэцүү байсан. Электро мөрөдөө алуун байна ууцаа. Оёо! Алуун байна. Оо дараалсан сүлжээ байханд бол 10 он болсон. 12 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Энэ газрыг одох энэ одоо хоол меню даасаа ч манай Нямбо манай Золоо манай займнууд ирж одоо үдэгтэй амар өсөлт гаргасан. Ингээд ажилласан. За тэгээд өнөөдөр энэ одоо энэ цаахан чимэглэлтийг за тэгээд энэ хажуудлын өрөөний чимэглэлтийг тэгээд бүх зүйлийг манай хуулан суудаа баадыг манай ажилласан байгаа. За өнөөдрийн хүн одоо зочдын маань бүртгэлийн манай Доочко Нямбо байгаас ингээд ажилласан байгаа. Тэгэхээр зүгээр ингээд ихтэй найзуудаараа ингээд нийлж байгаа энэ сүлжээ барийг бодсон боловч
одоо янжигийнхаа найзууд бас ингэ нэлж жагаад бас хамтраад сайхан ажил бас хийж бодсон. Тэгэхээр гэрлэхээ би бол энэ жил гэрлэе гэсэн бодолтой байгаа. Тэгээд тэгэхэд бол зөвшөөрөл өнөөдөр ингэ хайд маш баярлалаа. Тэр одоо дотны анд найзууд үргэлжлээд бид 20 болно. 20 дээр бас цаг зав аваад бас энэ ажлын бүлтгэн дээр бас баярлалаа. Тэр 2014 онд бол анх Японд тогтоо хэлтэй батлуулсан. Тэгээд тэр үед би бол алтаас зөвшөөрөл буюу буруугаагүй шууд зүгээр тогтолцол энэ шанс суугаад шивээр нэгсээ дэнд очиод бүртгүүлсэн. Тэр жоо болохгүй болсон. Гэхдээ өнөөдөр ингээд тэр амтлаа бас ингэж зохиогоо 18 он Монголд бас ирсэн. Аль аль ингээд өөрсдөө ажиллаа бас аваад явж байгаа. Тэгээд цаашдаа бүтээд маш их мөрөдөл байгаа. Маш их зорилго байгаа. Би бол өнөөдөр та хэдтайгаа хамт та хэдтайгаа зовлон чангалаас хуваалцаад явах хаа гэж бодож байна. Тэгээд найзтай бас бүгдэнд маш их баярлалаа хэлмээр байна. Би одоо бүр үгүй гэсэн чи сая нөгөө өндөр нэрээ дараалал ингээд амар гоё. Тийм. Тэгээд одоо зүрх хүн байсан бол тэгээд ингээд юу одоо яг сайн нүдэ бацсан байх зүгээр нэг ямар нэгэн бүжиг ч юм уу одоо зүгээр бас нэг хөөрхөн юм байх гэж бодсон чи ийм байна гэж үнэхээр бодсонгүй. Тэгээд додосаа надад өөрийнхөө цохиож өгсөн шүлгийг унссан. Тэгээд тэр юм би самсангуудаа угаасаадгүй нэг 2 метр сүрсэн. Тэгээд яг л нөгөө нэг бүр ингээ 10 жилийн те ер нь анхны минь хайр учраас тухайжсэн бүх юм одоо хүртэл би бүгдийг ер нь сандаг. Тэгээд хөөрхөн гүдэ болсон амьдралаа сайхан зохиоод үнэхээр гоё бид хоёр бол сэтгэл хангалуун амьдраа явж байгаа. Гэхдээ ялчгүй эмэгтэй хүний дотор бас хөрөм гэдэг юм бол бас байдаг байсан юм байна. Тэгээд хэдийгээр хүүхдээ одоо ингээд явчихсан гэсэн ийм гоё сюрприз бариад тэгээд яг миний төрсөн өдрүүд дандаа миний хайртай хүмүүсийг цуглуулад бүр үнээр бүр хизээж мартагчгүй ийм гоё гайт мөчийг одоо бэлгэж байгаа хайртай тайд бүр үнээр их баярлж байна. Би бол энэ мөчийг бол хизээж мартахгүй түрүүн би бас хэлчихсэн чинь угаасаа миний амьдрал бас анхны удаагийн яг ийм гоё сюрприз байлаа. Тэгээд одоо бол бүр ингээд хийх үгүй хатдаг бүр хизээж мартагдчихгүй юм гоё үнээр мартагдчихгүй өдөр байж чадлаа. Бүгд нь маш их баярлалаа. Хайргаа ийм их хичээсний үнээр мэдсэнгүй яг үнийг л хэдэн хоногийн өмнө ч гэсэн надаас нэг юм нуугаад байгаа юм шиг санагдав. Так хит хоног дууга ороод чи хаагур алгадаа ингэ явж тэгээд чирийг бахаар ингэ амар өөрийгөө одоо зөвхмэр чи юм уу тийм манай хатаа зүгээр яваад уцаа бэн ингээд оролцоод хаа чи юм гоё юм билээ арай мөнгө баярлсан маш их баярлалаа. За үсэлцээрээ. За гоё зураг яна хойта Вау! Ёо, саяны үйл явдлыг ингээ хараад бид хоёрын сэтгэл бүр ингээ маш их хөдлөө. Тэгээд хоёрынхоо хамгийн ойр дотны найз нөхдийн хувьд холын аялалд чинь хамгийн сайхан бүхний хүсэн өрөөмөр байна. Үнэхээр эмэгтэй эрэгтэй хүний хоёр хүний хооронд те жинхэнэ хайр гэж байдаг юм байна. Тэрийг бол ингээд өнөөдөр додоо миний найз
янжаад үнэхээр баталж харуулж чадлаа. Гэхдээ өнөөдрийн үйл явдлаар биш та хоёрын туулсан амьдрал, туулсан зам бүхэн, туулсан зовлон бэрхшээл, ойлголт бүхэн чинь үнийг харууллаа. Тэгээд цаашдаа ч гэсэн би бинийгээ үргэлж их ойлгож хүнд хэцүү бүх үедээ хамт байж бүхий л цаг хугацааг зам бүхнийг хамтдаа туулаад дээшээ цойлохыг хоёр найзтай хүсэн өрөө тэгээд хайр нь үргэлж дээшээ бадрах болтугай. Бид хоёрын сэтгэл бол үнэхээр хөдлөө. Хоёртой хайртай шүү. За тэгээд энэ сайхан өдрийн хоёр найзынхаа удаа амьдралын хамгийн чухал энэ халуун нандин энэ өдрийг цогтой хуваалцсандаа бид хоёрын хувьд бол маш их баяртай байна. Тэгээд найзуудаараа маш их бахархлаа. Дэлгөнөө минь найзтай ярин хөөх юм байна шүү. Одоо тэгээд найзтай үргэлж итгэсэж ирсэн. Тэгээд хизээч итгэл алдаж үзээгүй одоо үнэхээр эхлээс ахуулаад дуустал явдаг тэр чанар чинь одоо найз нь үнэхээр бишэрч явдаг шүү. Одоо хоёр найзтай маш их хайртай шүү. Бидний хүртэл цогцлоосон энэ амьдрал нь одоо өнөөдөр хүртэл ингээд 13 жил үргэлж явж байна гэж энэ цаашаага жилээс туусан илүү их цогцолж ингээд бүрэл точлогтож бихчиж яар найз төгсгөлийн тэр өдөр хүртлээ хамтдаа байгаарай. Хамтдаа байгаарай. Гал халуун хайраа. Өдөр их туусан илүү их өөдөө дэвшиж бадрахч яваарай гэж хоёр найзтай хүссэн. Гал халуун хайраа үргэлж бадрааж яваарай. Хоёр найзтай хайртай шүү. Хайртай шүү. За ингээд янжаад одоо хоёртоо өнөөдрийнх нь одоо гойх явцад гэрч болсондоо маш их баяртай. Тэгээ та хоёртаа хамгийн сайн сайхны бүхнийг хүсье. Янжаад одоо хоёртойгоо шинэ Монгол байхаас нь эхэлж хамт сурсан хар багын минь найзууд. Тэгээ өнөөдөр ямар сайхан гоё хайр байдаг гэдгийг үзүүллээ. Дээрэс нь ямар гоё романтик хайр байдаг гэдгийг үзүүллээ. Энэ бүхнийг гэрч болсонд баяртай байна. Тэгээ та хоёрынхоо цаашдын амьдралд хормын сайхан болох болтугай. За өнөр өтгөн айл гэр болох болтугай гэж хүсэн өрөө. Тэгээ үсээ цайгаад бууралтлоо. Энэ гоё гал халуун хайраа хадгалж амьдраарай гэж хүсэн өрөө. За ингээд өнөөдрийн үйл ажиллагаанд өөрөө баг ингээд гэрч болсон үлдсэндээ маш их баяртай. Тэгээд арын албанд өнөөдөр ажилласан. Тэгээд сэтгэгдэл маш их өндөр байгаа. Тэгээд ирээдүйд та бүхэндээ бүгдд нь гэр бүлд нь сайн сайхан ирүүлэх инхийг хүсэн өрөөё. За өнөөдөр их сайхан өдөр болж өнгөрлөө. Тэгээд дурсамж дүүрэн дараанаас ярихад инех юмтай тэгээд сандрах юмтай айгуу тийм догтлолтой гоё байлаа. Хүн баярлуулад хүн догтлуулна гэдэг яг тийм өөрөө яг догтлж баярлж байгаатай ямар ч ялгаа байхгүй юм байна. Тэгээ хамгийн дотн хүмүүс маань ингээд чин сэтгэлийн үгээ хэлцээд ингээд өөлээд яхаар дагаад өөлчт юм байлаа. Тэгээд ер нь бол додоо маань тэгээд амар тийм хөлдөөж ирлээ дээ гэдэг шиг тэгээд дараа нэг том юм үлдээлээ дээ надад. Тийм өнөөдөр ахыгч хоёртоо бүр өмнөөс нь бүр ингээл догтлол хөөрөөл ойлгохт нь хүртэл яалтчгүй ингээл дагаал нулимс урсчихсан. Тэгээд энэ олон жилийн дараа энэ хоёроо юм тий сайхан мартагдахааргүй амьдралдаа дурсамж бүтээсэнд маш их баяртай. Тэгээд энэ яриа хормон дээр нь гарах тий. Тэгээд ер нь хамтран зохион байгуулсан найзууд нь тэгээд бүх хүмүүстээ ер нь бол баярлаа гэд ах ихчийн өмнөөс бас дахиад хэлчихэ. Тэгээ үнэхээр гоё зохион байгуулсан, үнэхээр гоё сэтгэлээсээ байсан шүү та гэд. Тэг бүгдэнд нь баярлаа. Та хоёртаа аз жаргал хүсье. За манайх их хоёр бол амар хүрхэн бит хоёрт ингээл бүхэл ямаарн дээр ингээл чин сэтгэлээсээ та хоёр ингүүл яаж ин тэгвэл яаж ингээл бүцэл дээр ингээл айл болох ингээл тосолж гал байдаг тэр сэтгэл нь бол айгүй тийм гоё. Цаанаасаа нэг тийм дотн сэтгэлтэй. За тэгээ хоёр ах их хоёртаа тэ аз жаргал хүсье. Сайн сайхан амьдраарай. Тэгээ хормын бол тэ гоё болох хаа. Хормын өмнөх юм ийм гоё болсон юм шиг. Хормын бол бүр гоё болох. Хормынс ядаг хүлээ ядаа. За сайн байцгаана уу? Юуны өмнө бичлэг үзэж байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ өнөөдөр манай Янчкагийн маань төрсөн өдөр болж байна. 30 насныхын төрсөн өдөр болж байна. 2021 оны 3 сарын 7-ны өдөр. Тэгээд өнөөдөр хэдийгээр хоёр найзтайгаа удаан хугацаанд найзлаагүй ч гэсэн сүүлийн үед 2-3 жил найзалж байгаагаас маш дотн сайхан найзууд болж чадсан. Тэгээ манай долгио маань болохоор өөрөө маш тийм гоё илдэг, зөөлөн зантай хүн сургаж чаддаг маш мундаг залуу.
түүний ихнэр маа Янжаа маань ч гэсэн үнэхээр мондог бүсгүй тэгээд долгион Янжаа хоёроо гэр бүлд болон хөөрхөн хүүд наад жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За өнөөдөр ингээд миний хайртай эрхэм дотны найзуудын маань нэг Янжаагийн маань төрсөн өдөр болж байна. Тэгээд хайртай найздаа төрсөн өдрийн гал халуун баярын мэндийг хүргээд гэр бүлд нь ажил амьдралд нь хамгийн сайн сайхан мөнхнийг хүсээ өрөөё. Тэгээд бидний нөхөрлөл бол одоо 20 жилийн өмнөөс их үүсвэртэй. Тэгээд өдөө он жил цаг хугацаа бүх цаг бүчид одоо бидний бүтээсэн сайхан дурсамжууд зөндөө байдаг. Тэгээд цаашдаа ч гэсэн үргэлж амьдралын одоо баяр жаргалтай гонигтай тэг бүхэл сайн сайхан үйл явдлыг хамтдаа бүтээхийн төлөө нөхөрлөлөө үргэлжлүүлэх болно. Тэгээд чамдаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсээ өрөөё. За ингээд Мунган багын найз Янчикада чамдаа төрсөн өдрийн гал халуун баярын мэндийг хүргэе. Ингээд бидний хамгийн нандин дурсгалтай мөч бүхэн өмнө нь хамт байсан. Ингээд цаашдаа ч гэсэн олон 10 жилийг хамтдаа нөхөрлж гоё дурсамжийг бүтээх болно. Ингээд найздаа, гэр бүлд нь, эмээ, ээжд нь, хөөрхөн үрд нь, хайртай хайны жилтэнд бүгдээрэнд нь эрүүлэн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсээ өрөөё. Найздаа маш их хайртай шүү. Янжаа маань хулан бит хоёрын хувьд бол хамгийн ойр, хамгийн нандин эрхэм найзуудын маныг ингээд чамдаа хайртай шүү. Хаз жаргал хүсье. Хайртай шүү. Төрсөн өдрийн минь. Чи миний бүдхэн зураг замын дээргээ Орсон зэцэг Чи миний бүдих сарны дэрэгдэх хотдыг амраасан Чи миний бодолтой төсөөлөн зорсон